Сүхбаатар аймгийн Ерөө иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн төслийн иргэн шүүх хуралдааныг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймагт Тусган дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэртэй холбогдогч Бачаргалд холбогдох төслийн иргээг түүний давзаалдах гомдлоор хянан элбэр нарийн бичгийн дараагаас эрт танилцуулъя гэсэн сууж болно. Өстой холбоотой санал хүсэлт бол эрэг байна уу те? Яг нэг оролцогчноос гаргасан хүсэлт бол байхгүй нь. За өнөөдрийн шүүх хуралдааныг Сүхбаатар аймгийн Ерөө иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Аян Төгөлгөн миний үе даргалж Хинтээ аймгийн Ерөө иргэний хэргийн давзаалдах шүүхийн ерхий шүүгч Ган Зориг шүүгч Баатар Сүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дараагаар Жамин Дэрч прокурор Соронзон болд нарыг оролцуулан явуулнаа. Хууль заасан үндслээр шүүх хуралдаан прокурор нарийн бичгийн дараагийг татгалзах хэрэгтэй. Татгалзал бий юу? Прокурорт байхгүй. За прокурорт эрх үүрэг дэгийг танилцуулах шаардлагагүй байх гэж бодож байна. Тэгээд хэрэг хэлцэх дарааллыг тогтооё. Эцэг шүүгч миний үе хэргийг танилцуулна. Холбогдогчийн давзаалдах гомдлын үндслийг уншиж сонсгоё. Тэгээд нотлох баримт шинжилгээ судлах прокурорын тайлбар дүгнэлтийг сонсъё. Энэ дараалалаар хэргийг хэлцгээе. За энэ хэргийг бол давзаалдах шатны шүүх 4 сарын 9-ний өдөр хүлээж авсан байгаа. Холбогдогч Инхбаатарын Бачаргал нь 95 онд төрсэн 30 настай эрэгтэй тусгай дунд боловсралтай инженер мэргэжилтэй ам бол 3 эхнэр хүүхдийн амд бол баруун цамын 5 дугаар агт оршин суудаг. Ийм хүн байна. Бачаргал нь 25 оны 2 сарын 10-ны шөнийн 2 цаг орчим баруун цамын 5 дугаар агт Дэнжийн 27-8 тооцоод бага насны хүүхэд болох Эрмөний дэргэд гэрүүлийн хамааралгүй харилцаатай хүн болох хамтран амьдарч ариун үлсийг янхан кичиг зэрэг хил амаар доромжлон өснөөс нь зулгааж хан мөргүүлэн зодож гэрүүлийн хүчрхэл үлдсэн цэцэлд халуугдсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан бол түүнд төслийн тухай хуулийн 5 4 дугаар зүйлийн 4-ийн 1 6 20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг заасан шийдвэрийг оногдуулахаар хэргийг шүүхэж шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс төслийн тухай хуулийн ерөнхий ангийн 3-ын 1 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 5 4 дугаар зүйлийн 4-ийн 1 зааснаар холбогдогчид 20 цагийн албан сургалтанд хамруулж 15 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулсан. Бачаргал нь анхан шатны шүүх хуралдаанд бол гэрүүлийн хүн болох ариун үлсийг ярьсан. Бид гэрүүлийн жижиг асуудлаас болж маргалцсан байхад хүүхдийн дэргэд гэрүүлийн хүнээ зодож гэрүүлийн хүчирхийлэл үүсгэн гэж надад 15 хоногийн хугацаар баримтлах шийтгэл оногдуулсныг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давзаалдах гомдол гаргаж байна гэсэн ийм гомдлыг бол гаргасан. За давзаалдах гомдлын үндслийг бол уншиж сонсголоо. Нотлох баримт хэрэгээ шинжилэн судлуулах нотлох баримт бий юу? Байхгүй. За прокурорын тайлбар дүгнэлтийг сонсъё. За Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Соронзон болд би Бачаргалд холбогдох төслийн эрхийг давзаалдах шатны шүүх хуралдаанд дараах тайлбар дүгнэлтийг гаргаж байна. За Бачаргалын гэр бүлийн хамааралгүй харилцаатай хүн болох хамтран амьдарч ариун үлсийг хил амаар доромжилж биед нь хавтаж зодсон үйлдэлд анхан шатны шүүхээс гэр бүл төслийн тухай хуулийн 5 4 дугаар зүйлийн 4 хэсгийн 4-ийн 1 3-1-ийн 4 заасан журамдаж 4-ийн 1 зааснаар 20 цагийн албан сургалтанд хамруулж 15 хоногийн баримтлах шийтгэл оногдуулсан. Түүний үйлдэлсэн зөрчлийн хэр хэмжээнд тохирсон зөрчлийн үйлдэлсэн болох нь зөрчлийн хэрэг бүтгэл болон шүүх хуралдаанд давагдсан. Нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдож байгаа бол анхан шатны шийдвэр хүндэтэй гэдэг үгэж байна.
За харин давталт шатны шүүхөд гарсан гомдолоор болохоор хэрүүл маргаа үүсгэсэн асуудал гарсан. За тэгээд одоо ч нэг асуудал байхгүй гэхээр байхгүй гэж нөхөр үндэслэхгүй одоо гэр бүлийн хамааралгүй харилцааг нэг зодсон төвчлөл үүсгэх нотхордоо тогтоогдож байгаа тул анхаа шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж өгнө гэсэн байна. За шүүгчнэрт прокуророос асуулт бий юу? За шүүх бүрэлдэхүүн зөвлөлтний шугуулдааны төр багсаглаа. Та тасалж.